уулуурхай салбарт ажиллаж байгаа ажилчдын хувьд бол өнөөдөр ажил дээр одоо ингээд аваар ослгүй ажиллаад гэр одоо харин очно гэдэг нь байна. Энэ бол юугаач үнэлж болшгүй хамгийн том амжилт. Ер нь хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн ажилтан бол ерөөсө тал бүрийн тодорхой хэмжээний бүр гүн бат биш юмаа гэхэд тодорхой хэмжээний мэдлэгтэй байх заашгүй шаардлагатай байдаг. Энд ажиллаж байгаа ажилтнаа биднээс өдөр шөнөгүй нойр хоолгүй энэ хэвийн бус нөхцөл тоош ороод гэдэг юм уу ямар нэгэн хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнаа биднээс аюулгүй ажиллахтар орчин нөхцөлийг биднээс бүрдүүлэх боломжийг хангаж ажиллана гэдэг бол маш чухал. Өнөөдөр жишээлхэд одоо компанийн хувьд 2 сая хүн цаг аваар ослгүй ажилласан гэдэг том бахархалтай үйл явдал болж байгаа нь биднээс хувьд ч гэсэн компанийн хувьд ч гэсэн айгүй том бахархалтай үйл явдал болж байна. Энэ одоо 2 сая хүн цаг аваар ослгүй ажиллаж байгаа үйл явдал маань компаниас хэрэгжүүлж байгаа дүрм, журам, заавар биднээс юм одоо ажилчдын төлөө авч хэрэгжүүлж байгаа хаавын талаарх хэрэгжүүлж байгаа бодлого одоо баримт бичгүүд болоод бодлого чиглэл нь ямар эерэг үр нөлөө харуулж байгаа юм бэ гэдгийг харуулсан том үйлдэл юм аа. Энэний төлөө ажиллаж байгаагаар л бид бас бахарх тийм за энэ хаби мэргэжил гэдэг ажил бол